Үзэгч та бүхнийхээ энэ үеийн амар амгалангийн айлтгая 7 хоног бүр таны гэрийн хонорчин цочоор сонирхолтой ярилцлага өрнүүлэхийг хичээдэг. Сайн уу санаа нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үзэгч та бүхэндээ энэ үдэш урьсан эрхэм хүндтэй зочноо танилцуулъя. Монгол улсын гавьяат багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Ахмад багш, Лослын Цэрэн найдмад гэж сайхан буурай өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгаар хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайхан хаварч байна уу? Сайн байна уу? Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. Сайхан хаварч байна. За. Сайн уу санаа нэвтрүүлгийн урилга танд очиход хэрхэн хүлээж авав та? Ямар санагдав? Юу гэж бодогдов хамгийн түрүүлж? Би одоо урилгыг хүлээж аваад ярилцах нь удаа л гэж бодож баяртай байсан. За, та хоёрын хувьд одоо бас 1 жилийн өмнө бас нүүр тулж уулзж байсан. Тий. Монгол улсын гавьяат багш хэмээхийн эрхэм одоо нэр хүндтэй цолыг Монголын боловсролын салбарт одоо өөрийнхөө амьдралын 50 гаруй жилийг зориулж 50000 гаруй шав бэлтгэсэн энэ сайхан буурайн ингэрт одоо л ингэж гялалцж гин удаа гэ би таны одоо ах дүүтэйгээ найз нөхөдтэйгөө шав нартайгаа гавьяатынхаа цолны мэлаалгыг хийж явахт би хөтлөх тийм хүндтэй үүрэг надаа тохиолдож байлаа. Тийм тэгээд таны үүх түүхийг хуваалцаад тухайн үед ингэж ярилцж байхдаа энэ сайхан буураатай нэг ярилцсандаа гэж бодож байлаа. Тэгээ бас нэг сайхан учир шалтгаан би таны төрүүлсэн сайхан 5 хүүхдийн нэг охин нь миний одоо бага ангийн маань багш. Тийм үү, амгалан цэцэг багш маань. Тийм тэгээд тийм сайхан учир өрөөлөөр та хоёр уулзж байсан. За тэгээ өнөөдрийнхээ ярилцлагыг хоёулаа. За одоо таны нутаг ус хаана вэ гэд тэгээд яриагаа эхлэе тий. Би бол Хэнти аймгийн Галшар сумын ууган хүн. Тэгээд Ихрийн өндөр гэдэг газар 1952 онд төрсөн. 1932 онд тий 32 онд төрсөн. Би одоо 8 настай сургуульд орсон. Бага ангид сумынхаа сургуульд орсон. Тэгээд 1 2 дугаар ангид суралцж байгаад Хэнти аймагт манай эцэг аймагтын дунд сургуульд оруулна гэд аваад ирсэн. Тэгээд тэнд одоо суралцж байгаад хотод орж ирээ 2 дугаар сургуульд нэг жил хийчихлээ. Тэгээд багшийн сургуульд суралцсан 16 настай. Тэгээ 16 настайнаас эхлээд л одоо багшийн ажлыг хийж байна. Тэгээ нэгтээ бол 16 дугаар сургууль, 1-р сургууль, 28 дугаар сургууль тавьяа ажилласан. Сүүлийн жилд бол 28 дугаар сургуульд бол ихэнх амьдралаа тэнд зориулсан. Тэгээ орон нутагт бол сайхан байсан. Манайх нь бол 60 хаширынхан гэсэн удамтай. 60 хаширынхан олуулаа хийх гэсэн юм хийж чаддаг. Тийм л болсон. Би ер нь өөрийнхөө өдийн насыг өөртөө манай ах дүүнэр ажилд ороод ажиллаж хийж чадахгүй гэж халагдаж байхад дуулаагүй. Ажилдаа сайн байна. Сайхан хийж байна. Ноогдсон ажиллаад ер нь өөрийнхөө салсан зүйлд хүртэл одоо сайн хийдэг юм. 60 хачирэтний удмын улсуудаа. Тухайн үед ч одоо мэдээж сурлага сайтай хүүхдэл одоо багш болно үсттэй. Та өөрөө сонирх уу эсвэл багш нар нь за энэ ер нь багш болох ирээдүйтэй гэж таныг багш болгоо. Би өөрөө сонирхож орсон. Манай ангийн хүүхд хотод ирээдүйсэн чинь аймагаас олон хүүхдүүд хурж ирээд сургуульд ороод энэ сайхан сургууль байна ор гэхэрэнд шууд дунд сургуулиас шууд багшийн сургуульд орсон даа. Тэгээд багш болсон. За мэдээж тэгээ 16 дугаар сургууль, 28 дугаар сургууль гэхэд баг үүсгэн байгуулагчдын нэг шүү дээ. 28 дугаар сургуулийг анх байгуулагч таачаад багшаар очсон. Баг цор ганц багш нь байсан гэвүү дээ. Таны түүхийг уншиж. Тийм. 16 дугаар сургууль чинь бол 2 дугаар сургууль байж байгаад шинэ байшинд ороод тэгээ тэр суурин дээр 16 дугаар сургууль гэж байгуулсан. Тэнийхийг би анхдагч гэж явдгийн шүү дээ. Өнөөг хүртэл одоо тэгээ шав нарын тоо 5000 холд авсан гэх чинь вэ? Би багдуулч уу? Вактуулаагүй. Ер нь тэр хавьд байгаа баха. Мэдээж шав нараас бол олон салбарын одоо алдартай хүмүүс төрсэн биз дээ. Тийм олон хүүхдүүд одоо сайхан алдартай хүүхдүүд төрсөө. Гэрээр явна. Хичээл таслууд яагаад таслуу гэж бодно. Өвдөл яагаад өвдөө гэж бодно. Тэгэхээр ариун цэвэрийн үсэн одоо тэр яг л нэг эцэг их шиг л ханддаг байсан та хүүхдүүдтэй. Тэгээд миний сүүлийн
10 дугаар ангийн хүүхдүүд бол 30 хэдэн хүүхдээс 16 сургуульд ороо. Бусдад бол дээд сургуульд ордог гэсэн. Тэрний маань хүч гавья өөрснийх нь хүч зүтгэл орсон байхаа л гэж боддог. Хүний олон үрийг одоо бас ирээдүйд эрдэм мэдлэгтэй боловсралтай болоход одоо цаг наргүй зүтгэж байсан хүн өөрөө бас их өнөр олуулаа юу таны хувьд? Би юу? Тий. Одоо одоо өөрөө бол би 5 хүүхэдтэй байсан. Тэгээ 5 хүүхэдтэй одоо багш усны хувьд манай гэр бүлийн хүн бас багш. Би өглөө 7:30-д гараад ороо 7:08-д гэртээ орж ирдэг байсан. Манай гэрийнхэн бол гэртээ ирэх нь яадаг юм бэ? Хүүхдүүд давталгын нөгөн одоо сурдлага боловсролын хатад цагийн багш нар гээд давтуулна. Тэгэл туслах юм зөндөл гардаг байсан та. Гэр бүлийнхаа хүнд даатгах чадал одоо яваад байдаг байв уу? За бид гэр бүлийнхаа хүнд даатгаад явж байгаагүй. Ер нь одоо бид хамтаараа зүтгэдэг байсан. Хичээлдээ бэлтгэн их сургуулийн багш хүн чинь. Тэгээ би бол хүүхдүүдтэйгээ ажиллана. Аванч ажиллана. Тэгээ би тэр ажил хийхэд бол манай хүүхдүүд одоо гэрийнхээ ажлыг сайн хийн. Хоолоо ундаа хийн, гэрээ цэвэрлэн, дүүнэрээ аван, салхинд гаргана, юмын угаана. Их ажлуудыг бол их сайн хийж байсан. Тэний хажуугаар сурах асуудлыг дээд зэрэгээр тавьдаг байсан бид нь. Ер нь ороод заавал давтлага хийлгэн. Манай хүн тоо физикийн багш байсан болохоор тоонд их бодуулдаг, юм уншуулдаг тийм хүн байсан та. Ер нь багшд мэрэгжилдэг. Олон жилсэн та. За, гарын 5 уруу шиг сайхан хүүхдүүд нь одоо тэгэл үр ачзээ 30 40 гээл одоо өнөр олуулаа сайхан болсон байлгүй дээ. Одоо өөрийн тавл гэж мэдхээс түүнээс цаашхыг мэдээж тоолох биш. Одоо бол өнөр олуулаа. Өнөр олуулаа болсон. 10 гарын ач баг хорших ачтай болж байна. Зээтэй болж байна. Олуулаа болсон. За, тэгээ таны оролцож байгаа нэвтрүүлэг дээр бас олон сайхан үр хүүхэд одоо ач зээнэрийнхэн төлөөлөл болж нэгэн хүнийг урьсан. За. За сайн нэвтрүүлгийн урилгаар зочны маань зээнхүү за дашним өргөдөрсөн байна. Төлөөлөл олон хүрэлцэн ирлээ. За сайн байна уу? Имэдэ болцаарай. За сайн байна уу? За, цэцгийн нэнчээ тавьчих да тий. За, нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Тэгээ мэдээж имэдэ тэр олон одоо ач зээ 30 нарийнх нь одоо хүндэтгэлийг үзүүлэн хүрэлцэн ирж байгаа учраас эмээгийнхаа одоо таны амьдралд имээ нь ямар хувь нэмэр ямар байр суурьтай байдгүй гэд яриагаа үргэлжлүүлье. За, имээ битэр сайн нэвтрүүлэгт орж байгаад их баяртай байна. Би өөрөө эмээ үүтэйгээ ойрхон өссөн. Ялангуяа эмээтэйгээ их ойрхон өссөн. Тэгээд эмээ маань их сайхан даруухан. Би л эмээг ууралж байгааг юус харж байгаагүй. Эмээдээ би хизээ загнуулж үзээгүй. Манай эмээ бүр ялаач алж үзээгүй. Үгүй ингээд ялаа гэрт ороод ирж штэ тий. Үгүй алчаа штэ ялааны алуур юм уу сони ирүүлээд алчин ихээр болохгүй гэдэг ингээд альчуур аваад ялаа үргэж гаргадаг байсан шүү дээ. Тийм л сайхан зөөлөн сэтгэлтэй юм зүү хүн л байсан. Тэгээд манай өвөө гүр дөрж өвөө маань их хатуу байсан тийм ээ. Гүр дөрж өвөө харин нэстэ сайхан загна шүү дээ. Бас багш. Манай өвөө физикийн багш байсан. Тийм тэгэл сайхан шатарыг тоглодог их тийм зарчимтай юм хатуу юм бурят хүн байсан. Тэ манай эмээч одоо Хинтэн аймгийн Галшар сумын уугуул, манай өвөө Хинтэн аймгийн Бэндэр сумын уугуул юм сайхан бурят ирвэсэн да. Хатуу зөөлөн хоёр нэг герт тэгэл сайхан сүлэлтэд л тааруулаад байдаг гэж тэ. Эмээ өнөр их хөөрхөн тэ одоо баг балчир байхад ивэлэл хайраар дүүргээл өсөж гин. Одоо эргээд та нар эмээгээ хайрлж тэ. Хөөрхөн хайр татан биз. Тэгээ одоо би бол түрүүлсэн эмээтэйгээ маш ойрхон өссөн. Тэгээд эмээгийнхээ итгэлийг алдчих юмсаа гэж байнгын дотор санаа зовж явдаг. Хийж байгаа үйлдэлээрээ амжилтаараа одоо тий ямар ч лсэн эмээдээ итгэлийг алдахгүй бүх юм одоо харуулчих юмсаа ямар ч лсэн та эмээ надаар бахарх болно гэж одоо би эмээд айгүйх байнг хэлдэг штэ.
аж ахуй бол одоо багасаа тийм нэг сэргэлэн спорт их хөөсөлдөг. Тэгээд би энэ хөөгээ болон баг багт нь юу гэж хэлсэн бол дэрэн бор гэж нэг бохин нарыг өгч манай дэрэн бор одоо яаж явж гэн гэд. Тэгээд ер нь гэртээ байхдаа дандаа спорт хөөсөлдөнд янз бүрийн юм оролдоно. Би тэрийг бас төрлөөр нь хэлж чадахгүй байна. Тэгээд эндээ бол их баярлж байна. Тэгээд энийгээ бол их сайхан сэтгэлтэй. Эмээгээ бол их харж үзэн шүү дээ. Эмээгээ бол одоо нутагт нь аваачин, нутгийн улсуудтай танилцуулна. Миний бас энэ зэргийн явж байгаа явдал бол энэ хүүхдүүдийнхээ сайхан сэтгэлийг одоо биедээ шингээж амьдралын хугацааг одоо сайхан болгохын тулд их зүтгэлтэй одоо сэтгэлийн их дэм өгч байгаад их тэрэнд би их баяртай байдгийм аа. Үр хүүхдээ ижээ аав нь бол нэг сайхан хайраар хайрлана. За тэдний үр хүүхдэд бүр нугасгүй байдгийн гэсэн шүү дээ. Одоо тийх үү? Ач зээгээ бүр илүү үзэж хайрлах уу? Тэгнэ. Нэг одоо гэр бүл бодоход нь айгүй сайхан баярлж ялаа. Одоо гурван сайхан охинтой бодоход нь баярлж ялаа. Тэрнээсээ бас найсашн хүмүүжүүлэх салхинд гаргах хоолонд өгөх явдалд нь бол тусалж ялаа. Тэрний хариуд манай энэ хүүхдүүд сайхан тусалнаа. Ийштэйшин авчивн салхинд гаргана. Тэгээд их сайхан баяр баясгалантай үг хэлж байна. Орж ирж минь тусыг мэдж байна. Тэр тутам одоо сэтгэл хөгжиж улам сайхан болж явдаг шүү дээ. Тэгж л боддог даа. Хүүхдийг ер нь зөв хүмүүжүүлнэ гэхэд яадгийн учиргүй зааж чиглүүлээд ингэж болохгүй тэгэж болохгүй гэж байх ёстой юм уу? Эсвэл зөнгөөр нь өөрийн хөгжил. Та ер нь өөрийнхөө үр хүүхдүүд ач зээ дээр ямар арга барил хэрэгжилж ив? Нэг их бариад байдгүй. Өөрөө ямар юмд дуртай байна. Спорт бол спортоор хичээлдэг. Юунд сонирхолтой байна уу? Тэр сонирхлыг дэмжиж өгдөг. Сарлыг асуудаг бай. Санаанд нь таарвал баярлалаа гэж хэлдэг. Санаанд таарахгүй байх юм бол юу ч хэлдэг. Эднээс бол сэхэтний гэр бүлийн хөвөөцсөн улсууд л да. Тэгээд дараа гайгүй бодууд гэж боддгийн шүү дээ. Сайн уу нэвтрүүлгийн хамт олон нэг сайхан одоо дуу хуураар танд бэлэг барья гэж бодсон юм аа. Нэг сайхан нутгийн дуу сонсох уу? За одоо тэгээ урьсан уран бүтээлч маань нүдэ олсон гэж итгэж байна. За сайн уу нэвтрүүлгийн урилгаар соёлын тэргүүний ажилтан дуучин Бямбчаа хүрэлцэн ирсэн байна. За түүний дуулдаг нутаг хэмээх дуу бол одоо монголчуудын хамгийн дуртай дуунуудын дээж илээ. Ингээд уран бүтээлчээ тайзнаа урьж байна. За урилгын маань хүлээн авсан маш их баярлалаа. Сайн байцгаана уу. Эрхэм Монгол улсын гавьяат багш Цэрэн Адмид танд урт удаан эрүүл энхийг хүсэрэй. Мөн дашнамдаа ажлын өндөр амжилтыг хүсэрэй. Ингээд төрийн сорилт чин зэргийн хөгжим Бат очрын сундан шүлэг Дадал нутгийн сүлд дуу нутаг гэдэг сайхан дуугаа өргөн барья та бүхэндээ. За. Баян хана sanar yarın
За нэвтрүүлгийн маань урилгаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бямбчав. За зочны маань хамгийн дуртай дууг хүрэлцэн ирж уран бүтээл хүргэлээ. Манай өвөө Ана дашнамын өвөө ийм нутгаар явж исэн. Тэгэд ийм сайхан нутгийг нүдэрээ үзсэн. Ийм учраас дашнамын өвөөгийн эргэсэн дорж гавьяат багш номч мэргэн ийм нутгийн өвөөтэй хүн байгаа юм. Бас манай өвгөн бас тэр нутгийн хүн. Тэгээд тэр хоёрыг дурсаж энэ сайхан нутгийг дуулж өгсөн баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа таньда. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч энэ хэсэгт маань ингэж хүндэт зочноор хүрэлцэн ирсэнд. Тэгээд таныг бас яг энэ хэсэгт сайхан үр хүүхэдтэй болоод монголчуудаа, Монголынхаа залуучуудад нэг сайхан ерөөл хайрлаасай гэж хүсэж байна. За ер нь залуучууд бол ер нь эх оронч үзэл санаа гэдгийг л ойлгох хэрэгтэй юм да. Тийм учраас бол орон нутгаа сайхан хүндэлж, орон нутгийгаа одоо санаж, дурсаж, тэрэн дээр хүмүүцэн эцэг эхээ дурсаж ингэж явах бас сайхан юм аа гэж бодож байна би. Миний хөө бол одоо өөрийнхөө сансан зүйлийг амьдралдаа биелүүлж чаддаг сайхан юмыг эмээн одоо өдийжил нас хүрээд чиний сайхан амжилтанд бахархаж байна. Баярлалаа хүүдээ. За баярлалаа юм. Миний хөө сансан зүйлээ сайхан үлдээ. Түрүүн дуу явж хахад юу шивнээд ив та хоёр? Бид хоёр нэг юм ярьсан. Үзэгч та бүхэн UBS Plus-дээр санаа нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. За нэвтрүүлгийн маань энэ үеийн зочин G-Mobile корпорацийн төлөөлөл удирдах зөвлөлийн тэргүүн. За Jet Sharing Mongolia компани үүсгэн байгуулагч захирал Ган зоригийн Дашням ирсэн байна. За таныг нэвтрүүлэгтээ ураад бас нэвтрүүлгийнхаа хамт олонтой ярилцаад ягаад одоо сайн нэвтрүүлэг зочин дээр маань сюрприз нь заавал одоо ярилцлагын дундуур орж ирж явах хэрэгтэй гэж мэдээж одоо хүндэт эмээг нь урьж оролцуулж байгаа учраас эмээтэй нь ярилцаж эхлэе гэж одоо шийдсэн. Тэгээд энэ нэвтрүүлгийнхаа эхлэлийг эмээ нь ингэж сайхан хийж өгч байгаа. Танд ямар санагдчих вэ? Сайхан байна. Би анхных удаа эмээтэйгээ одоо нэвтрүүлэгт телевиз дээр гарч үзэж байна. Тэгээд сэтгэл хөдлөө сайхан байлаа. Ялангуяа сая одоо манай эмээгийн өвөөгийн дуртай нутаг гэдэг дууг сонсоод сайхан дүүрэн дурсамжууд орж ирээд гоё байлаа. Үлэн гаалшгал. За сайн нэвтрүүлэгтээ таныг ураад
За ярилцлага яг ямар сэдвээс эхлэх вэ гэдгээ бас бодож суусан л та. Тэгээ би эхлэхдээ ер нь зочноо би энэ хүн яг хэдий үеэс ямар шалтгаанаар мэдх юм бэ гэдэг одоо зүйлээс их бодож эхэлдэг л дээ. Тэгээд ярилцлага эхлэхийн өмнө хоёулаа дэлгэцэнд нэг хэдэн ором анхаарлаа хандуулъя тийх үү. Тэгээд тэрний дараа ярилцлага үргэлжлүүлье. За хоёулаа түр иршээ. Зогсоод үзэгчтэйг үзье. Ичамасо хинийгүй ертөнцөд гоёлаа мөрөдлийнхөө тухай яран дуулан хамт төсөөлөд үзээрэй энийг хамт орой чирэггүй чиний минь мөрөдөл хахурхи энэ бүгдийг ганцаараа дуулан төсөөл хэрэггүй төсөөл чирэггүй энэ хариг энэ бэдэм дуулах хамгийн гоё Ямын сууран сарн гэхдээ хажууд ирээгүй Одооно сэтгэлтэй ихнэр гэдэг нэрээзүү Амьдралыг ихлүүлээд өглөө гэдэг зэрэггүй Амьдрал бол тоглоом биш бодолтой гинэ Хоёулаа байхад болно fuck it зүгээр инэ Итгэлтэй байгаараа залуу хазагтай минэ Миний хувь бол ихнэр минь бусдын зүгээр гинэ Чамд дотроос өнгөж байгаа хурмын дашинс Итгэлтэй байгаа байлгүй ядаж миний ашин Хүсэл мөрөөдлөн биелүүлээ эхлэж нэгээс Би ч үл бараг үлдэхгүй харин минийхээс Химигэнгүй ертөнцөд гоёлаа Энэ мөрөөдлийнхөө тухай яран дуулан хамт Төсөөлөд үзээрэй энийг хамт Орой чирэггүй За. За энэ миний хамгийн дуртай дуунуудын нэг. Яагаад энэ дууг сонгосон болоо? Энэ клипийг таны нэвтрүүлэг дээр ингэж гаргасан болоо. Та юу гэж бодож байна? Манай хоримл байна. Энэ миний багын найзууд хоримын бэлэг өрж одоо энэ клипээр одоо бэлэг өрсөн гэх юм. Тэгээд би бол юу ч мэдээгүй. Эхнээ бид хоёр хоёулаа юу ч мэдээгүй явжсэн. Тэгээд яг хорин болж байгаа, зураг авч байгаа, зөндөөл орон зурагчд байсан. Тэгээд надад бэлгэлж байгаа шүү дээ. Тэгэхээр би үзээд уяасан гой бэлэг өгөхдөө энэ ч хамаагүй цараймаараа гаргаж болж байгаа юм. Тэгээд тэгсэн чинь найзууд засцсан лээ. Тэгээд бас өөрөө дуртай энэ дуунд энэ клипэнд. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ. Би одоо зочноо яг хэдий үеэс ямар шалтгаанаар мэдх юм бэ? Энэ дуу цацагдаал одоо яг хит болол. Тэгээ би их дуртай болоод тэгээ энэ дээр ингээ клипэн дээр байгаа зочдыг ингээ харахаар маш олон гадаад хүмүүс байсан байхгүй. Тэгээ ямар учир тань Монголд болоод байгаа хурим юм уу гэд ингээд бодоод ингээсэн. Таны хурим байсан. Тэр ирсэн зочдын үед тэгэхээр одоо ангийн хүүхдүүд найз нөхд гэсэн үг үү? Би бидний гэр бүлээр 1990 онд Москва хотод нүүсэн. Бараг 1998 он хүртэл амьдарсан байгаа. Яг хүмүүс тийж хэлдэг шүү дээ. Одоо 90-ад он Москвагийн 90-ад он одоо хамгийн хэцүү одоо үе байлаа шүү дээ. Гэтэ бид нар бол анги дотор бол хурдан шингээд хурдан бүгдэнтэй нэг хил усаа болоод их олон найзтай би ерөөс тийм ангитай чимээгүй юм даруухан хойно суучаал ингээд тийм ерөөс байгаагүй шууд тэгэл орсуудтай найзлал сахилахгүй таал над Москвад бол гоё л үтгс 2000 оноос 2000 одоо 4 он хүртэл би Швейцар улсын Женев хотод сурдаг байсан. Ганцаараа ниссэн шүү дээ. Тэгэл сургуулийн нэг багш намайг хүлээсэн. Чумдаантайгаа ганцаараа ниссэн дээ. Тэгэл багш тосч аваад сургууль дээр ирээл тэг өрөөнд нэг орос хүүхэд хүлээжсэн. За ингээд танилцсан. Энийг Давид Легоев гэдэг. Нэг Дашнам гэдэг. Дашнам орсоор ирж чаддаг гэсэн. Давид бас орсоор ирдэг. Тэгээ та хоёр сайхан найзууд болоорой. Та хоёр хамт амьдрнаа гэл. Найз нь чамд чадчихдахаараа зөвлөж найзтайгаа танилцуулна гэл намайг айгүй сайхан дуулаахан л тосч авчихсан. Тэгэл миний нэг юм жижигхэн одоо дунд сургуулийн үе эхэлсэн дээ. Англид суралцах сонголтыг өөрөө хийсэн үү? Гүү. Яг бакалавр сурах. Мэдээч наан төлөвлөсөн байсан л да. Инхүү тэхүү яан маань гэл зөндөөл юм урд сонголтууд байсан. Гэтэ эцэст яг найзуудтайгаа сууж байгаа л бөөндөө хамтдаа
нэг тийш явах уу гэл. Тэгэл угаасаа бүгднгийнх нь л ээж аав нь та нар их сургуулаа өөртөө сонгоно гэж хэлсэн байсан. Намааг бол ээж аав за чи тийш явж сурна шүү чи ийм их сургуульд орно шүү гэж. Ийм мэрэгжил эзэмшин шүү гэж. Яг л өөрөөр нь яваад. Яг би эхлээд 10 жилээ төгсчихэд ээж аав би тамирчин болмоор байна гэх. Жохон спорт карьерээ үргэлжлүүлүүл яасан гэж нэг дурдж үтсэн. Хэлж үтсэн тэгээд тэрэн дээр жоох ээж аав тамирчин бол одоо минийхөө одоо хэцүү баха. Чи одоо аав шиг одоо бизнесмен хүм босно зүв баха гэж зөвлөж исэн. Тэгэхээр би яг тэр зөвлөгөөг аваад найзуудтайгаа ярилцаад ерөөсөө Европт бол сурыг гэд найзуудтайгаа. Тэгээд Лондон хотыг сонгочихсон. Тэгээд Лондонд сайхан дурсамжтай 4 жил байсан. Тэгэл 2008 онд төгсөөл нутаг буцсан да. Яг би бас үргэлжлүүлээд мастер хийгээл бодож лээс. Гэтэ өвчсөн ажиллаж үзэх хэрэгтэй гэд тэг нутаг буцсан. Тэгээд эхний нэг жил бол хэцүү байсан. Юугаа нөх уу? Тэгээд би 2008 оны яг 6 сарын дундуур ирсэн. Тэгэл нэг удалгүй 2008 онд чинь бослого болвол 7 сарын 1 гэд. Тэр бол тэр мэрийг чсэн хараад за энэ ч юу болоод байна гэдэг. Тэгэл тиймэрхүү юм бас хараад бас дээрэс найзуудаа санаал ярьж байгаа онгоч шал өөр л байгаа юм чи. Тэгээ жоохон ингээд дасгаж жоохон хэцүү байсан. Гэтэ энэ дээр бол айгүй их ээж аав нөлөөлсөн. Би яг ээж аавдаа хэлж үзээд би явж магистраа хийлээ гэв. Тэнгүүтээ аав надад чи юу сурмаар байгаа юм гэдэг. Гэхдээ одоо энэ бизнес удирдлага бүр улам сайжруулад одоо тий магистр хүн болвол магистр хийдэг хэвчээ. Яг дотроо бол мэдээ зүгээр л буцмаар байгаа байхгүй. Нөгөө найзууд дээрээс авчмаар байна. Дээрээс авчмаар байгаа. Тэ юугаа нөх уу? Тэгэл залуу хүн юм чинь тэгэл хамгийн түрүүнд тэрийг бодоод тэ аав айгүй хэлдэг ус. За чи их сургууль бол төгсчлөө. Одоо ажил хийж сурнаа. Аавынхаа хажууд бай. Чи их юм сурнаа гэл. Тэгэл би ер нь аавын зөвлөгөөг аваад би ч ороод шууд тийм захирал махирлч гэдэг юм үү те. Тийм болоогүй яг л аав намайг хөтөлж одоо компани дээр ороод маркетингийн хэлтэст менежерээр орсон уу? Үгүй маркетинг биш, бизнес хөгжлийн газар. Гадаад харилцааны хэлтс. Ороод манай аав. За энэ миний хүү. Гэтэ энэ бол ажил хийх гэж ирсэн. Яг л дүрмийн дагуу, журмын дагуу ажилланаа. Миний хүүхд шүүгээд энэ давуу тал олохгүй. Хэрвээ давуу тал олох юм бол би хариуцлага тооцно бүгдэнд нь. Тэгэхээр ташны мачиж гисэн хичээгээрээ амжилт хүсээгээл тэгэл сайхан хамт олонтой болсон. Галс шингээл галс бүгднтэй хэл учраа болоод тэгэл ажилдаа орсон шүү дээ. Яриа яг хөтлөөд нэг асуулт руу яхаарахгүй л очлоо. Таны ээж аав одоо аавын эхлүүлсэн бизнес бол одоо за Magna Trade гээд Монголын бас үндэсний энэ одоо импортын том компани байна. Тэгээд ер нь яг олон нийтийн зүгээс за тэгэл хэвлэл мэдээл нөгөө шар хэвлэл одоо бол ингээл сошиал ертөнцийн цэдэрт бол одоо баян айлын хүүхдүүд гэж харах нэг үнцэг байдаг те. Тэгэхээр таны хувьд одоо мэдээж сурч байхад одоо мөнгө төгрөгөнд амьдрал ах хуйн энэ нөхцөл байдалд ер нь санаа зовох зүйл ер нь байгаагүй бах. Ягаад гэвэл сайхан ээжээ аавын буйнаар мэдээж суралцаа төлбөр мөнгөний нэг олох ингээд нэг юм. Гэхдээ танд хариуцлагатай байх зүйлийг яаж мэдрүүлдэг байв ээж аав нь? Та өөрөө эсвэл тэрийг ухамсарладаг байв уу? Гэдэг асуултыг асуумаар байна. За манай ээж аав хоёулаа их зарчимлаг ийм хатуу байр суурьтай тийм хүмүүс. Ялангуяа манай ээж бол насаараа багш хийсэн хүн байгаа. Их зарчимтай, их хатуу өсгсөн. Манай аав бол их сайхан бас зөөлгөн. Гэхдээ амар зарчимлаг. Бид нэр илүү загнахаас илүү яг нэг юм зааж өгдөг, зөв ойлгуулдаг, эр хүний чанарыг их сайн суулгадаг тийм аав байсан. Би бол их зөв хүмүүжлтэй, зөв удирдлаганд ор одоо өссөн. Би бас дээр ахтай, доороо дүүтэй бид нар гурлаа л яг ижлэн. Тэгээд өөрөө ээж аваа сонгодгүй гэдэг үстэй тий. Тэгээд одоо багасаа л би бол энэ одоо шүүмжлэлтэнд өссөн. Чи баяа айлын хүүхч гэдэг юм уу те. Намайг тэгж л дуудах зөндөл байсан. Тэгээ багасаа тийм сонсцсон болохоор надад сүүл рүүгүйч нэг тийм наалдгаач болсон. Ээж аав нам бидний юугаарч дутааж байгаагүй.
сайн өсгсөн үү? Өсгсөн. Хатуу өсгсөн үү? Өсгсөн. Тийм би бол одоо ийм л хүн өнөдөр болсон байна. Компанид бас анхаашдны ажилтнаас ажлын карьерийг эхлүүлж гин гэдэг нөгөө л аав ээжийн зарчим харагдаад байна те. Тэр хариулт чинь л энэ асуулт руу хөтлсөн шүү. За түрүүн бас хоёлаа нөгөө бага нас өсвөр насаа ярихад тэгээд дараагийн амьдралынхаа сонголтыг хийхэд би тамирчин болно гэж нэг аав ээжтэй дуурж үзсэн гэсэн шүү дээ. Тэгээ спортын их хоббитой үз. Тийм би бага л их спортлог байсан. Ер нь бүх спортод зөвхөн одоо нэг спортоор дагнах ш. Ер нь бол би уралдаанч болмоор идвэсэн. Би бүр яг тэр спортоор карьер хиймээр идвэсэн. Уралдаанчин моцикл. Би моциклд бүр гүн орсон байсан. Ээж аав надаа 2001 онд ноутбук авч өгөөд би тэр ноутбукийг харцах дээр зараад өөртөө моцикл авчихсан. Тэгээд тэр моциклээ ээж ааваа сануудаг. Тэр моциклээр их тавьдаг. Дараа нь тэр моциклыг зараад өөртөө кросс авсан. Тэгээ би бас кросс ундаг байсан. Тэгээ бас нэг жижиг шажиг бас нэг хариалт хийхээс ахуулаад ч гэдэг юм уу те. Тэгээ ер нь л энэ мотоспортоор их явахын сая гэж их хүсдэг байсан. Яг карьерээр бүр яг энэгээр би өөрийгөө ирээдүйн карьер одоо те одоо мөнгө олно л гэж боддог байсан. Гэтэ ээж аав зөвшөөрөг. Тэгээ ер нь өөрийгөө одоо тамирчин гэх нь хаашаа. Гэтэ би их спортлог хүн. Ялангуяа жижитсу. Жижитсу гэдэг спортод одоо яг дурлаад живээд одоо 6 дахь жилдээ болж байна. Гэтэ жижитсу спортоос илүү бас бие хамгаалах урлаг, бас амьдралд хэрэгтэй. Би бас тэр талаас нь бодож явдаг. Жижитсугаар бас хичээлэхээр их тийм зөв боловсрал, зөв сахилга бат. Ер нь энэ хүнийг амар эмх цэгцтэй болгодог, дэг журамтай болгодог. Тэгээ тэрийг одоо улам их ойлгож байгаа болохоор надад жижитсу улам их таалагдчих. Спортод хүн ийм сонирхолтой хүн бол олон талаар холбогдож болно. Нэг бол их сайн тамирчин байж болно. Нэг бол дасгалжуулагч, за эсвэл сонирхогч байж болно. Тэгээ би таныг спортын бас их хөрөнгө оруулагч юм болов уу гэж харж ирсэн л та. Та Улаанбаатар Сити баха тий хөл өмгийн багийг бас үүсгэн байгуулж одоо ажиллуулж ирсэн. Тэгээд тэр ажиллуулж байгаа нь бас тодорхой хэмжээнд хэвлэлээр бичигдэх юм шалтгаан болж ирсэн. Тэгээ энэ алхам нь одоо хөл бөмбөгт бас сонирхолтой л байх нь дээ тий. За хөл бөмбөг бол өстой нэг тусад нь ярил бас үнэхээр миний хувьд бол маш том зүйл. Нэг хөл бөмбөгийн тамирчин болох юмсаа гэж нэг ер нь бодоод дурлаад идэггүй. Илүү ийм хөгжмөн дэмжигч энэ спорт ер нь яг яаж явдгийг менежмент талаас нь илүү ойлгох яг багын л тийм байсан. Энэ клубын систем гэж яаж явдгийг бол энэ клубийн эзэнлэх юм, клубийн захирлж гэх юм энэ ажлыг яаж явуулдаг юм болдог бол ер нь 10 жилээсээ эхлээл ер нь найзуудтай ярилцдаг байсан. Тэгээд энэ 10 жилээ төгсөөд Лондон гэдэг хот руу явж байгаа шүү дээ. Хөл бөмбөгийн нийслэл шүү дээ. Тэ хаанаас хөл бөмбөг төрсэн бэлээ те. Англи улсаас. Тэгээд нэг Челси гээд багийг дэмжиж эхэлсэн. Тэгээд Челсигийн багийн эзэн тохойд Роман Абрамович гээд Оросын тэр бунтан Оросын бизнесмен яг эзэн болоод нэг удаагүй байсан. Тэгэнгүүт чинь би яг бодж эхэлж байгаа. За энэ Абрамович гэдэг хүн яагаад энэ клубыг авчив? Яг энэ хүний оройл гэж юу хийх юм бол яад юм бол. Тэгээд тэрнээс ер нь их сургуулийн үеэс эхлээд би ер нь ирээдүйд нэг өдөр амжилттай бизнесмен болвол би яг энэ Абрамович хүн болно гэж боддог байсан. Айдл болсон байна шүү дээ таны хувьд те. Бүр яг нарийн хариул ингэж эхэлж байгаа байхгүй. Челсигээс. Тэгэл чи төгсөөд Монголд ирээд чи миний бизнес гэж юу ах вэ? Миний бизнес хийнэ гэж юу ах вэ? Тэгэл ажил хийж эхлээл цаг хугацаа өнгөрөөл. Тэгээд ер нь 2014 оноос эхлээд их бодож авсан. За одоо нэг хөл бөмбөгийн клуб гэж ярина гэл. Тэгэл 2015 оны 11 сард Ганбаатар гээд Хангард Сити гээд хөл бөмбөгийн баг зарж ийн гэхлээр тэр хүнтэй уулзаад тэр багийг хөдөлтөж аваад тэгэл эхэлсэн дээ. Хангард гэхээр нэлээд сонсогддог байсан шүү дээ. Тухайн чинь нөгөө Хангард гээд одоо Эрдэнтийн баг гэдэг гэсэн. Тэгтээ тэр Хангард биш. Хангард Сити гээд энэ доод лигээс
орж ирж байгаа тийм баг байсан. Тэр багийн дээд лигийн эрхийг авсан гэх юм уу да. Тэр багийг аваагүй юм байна уучлаарай. Эрхийг авсан гэсэн үг. За тэгэл энэ ажил руу их дурлаж орсон шүү дээ. Зүгээр л нэг тийм багийн эзэн биш. Аха. Яг бүр за энийг яг ажил болгоно гэт. Үнэхээр яг тэр Англид харсан юм аа л энд Монголд хэрэгжүүлнэ гэт. Тэгэл эхэлсэндээ тэгэл өнөөдөр Улаанбаатар City клуб маш олон амжилттай, том түүхтэй сайхан баг болсон. Тэг өнөөдөр бас манай хөл өмгийнхэн бас хүрэлцэн ирсэн байна. За түүний өмнө би нэг зүйл асууя. Багийн гишүүд, дасгалжуулагчид гэхээр одоо тэр багийн ажилтнууд байх уу? Статус нь ер нь ямар байдیں۔ Та одоо тэр Лондонд, Швейцарт харж ирсэн хөл бөмбөгийн багуудын зарчим энэ бүхнийг Монгол шингээхэд яг тухайн үед Монголд нөхцөл нь ямар байсан? Би анх хамгийн түрүүнд асуусан юм тамирчид цалин авд юм уу гэж. Ихэнх нь цалин авдаг уу? Голцоо ер нь тэгэл багштайгаа нэг юм тохиротой байдаг. Тэгээд эсвэл шагналын сангаас нэг урамшуул авдаг, лиг дуусаад. Тэгээд нэг баг зэргийн цалин авч байгаа нэг баг зэргийн цалин авдаг. Тэгээ миний эхний зорилго ерөөсөө за яг би ХХК-гаар явсан яг зөв болсон байна. Тамирчтай цалинтай болох. Би ч яг тэгээд G-Mobile, Magnet Trade бас нэг хөрхөн удаан ажилласан тий. Надад башны туршлага гэж суудсан бизнес менежмент тий. Энэ одоо компани бүтэц яаж явдیں۔ Тий. Дүрм журам гэж юу гэдэг энэ бүх юмыг одоо мэдж байгаа ш. Тэгэл яг энэ зарчмаар л хөл бөмбөг дээр ажил ингэ шийдсэн байсан. Тэгэл хөл бөмбөгийн баг эхлэхдээ тэгэл яг л одоо хамгийн түрүүнд дасгалжуулагч байх хэрэгтэй. Тэр чинь компанийн хувьд бол хамгийн түрүүнд гүйц захирал байх хэрэгтэй. Гүйц захиралгүй тий ажил явахгүй. За тэнгуүтээ багийн ахлагч гэж. Багийн ахлагч одоо юу гэдэг одоо газрын захирал тий одоо G-Mobile-ийн хувьд нэг ерөнхий инженер тий чи айгу чухал ажлын байр штэ. Маш чухал ажил хийдэг. Мөн адилхан тэг багийн капитан бас яг тийм. Ингээл яг л энэ бизнес одоо бодлороо хөл бөмбөгт яг орж байгаа ш. Тэгэл айгу зөв менежмент эхлүүлж байгаа байхгүй. Тэгэл яг би тамирчтай хэлсэн та нар би та нарын агаа биш ээ. Би та нарын ахаа биш ээ. Тэ? Би та нарын хувь захирал намайг статусаар дуудаа. Тасалжуулагчаа тий одоо тасалжуулагчаа гэж дууд гэж сур. Та нар бүгдээрээ цалин авна. Та нар энд зүгээр нэг тий ажлын хажуугаар хоббирох гэж энд ирээгүй шүү. Энд улсын төсвөөр явж байгаа байгууллага биш. Энэ компани руу орж байгаа тий хөрөнгө оруулалтыг хүндлээд нэг баг болж чадах юм бол бид нар бүгдээрээ амжилт үзүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна гэдгийг л их ойлгуулж хэлдэг байсан. Тэгээд эхэндээ бол айгүй олон тамирчид дасгад хэцүү байсан. Дасгалжуулагч биш. Энэ юу яриад байна гэж надад мэддэгддэг байсан. Зүгээр нүдний харцаас ахуулаад нэг юм тий body language-аас ахуулаад мэддэгддэг шүү дээ тий. За энэ хүлэн зөвшөөрөхгүй байна. Яах вэ? Би энд үнэлэгднээ хүлэн зөвшөөрөгдөнө. Чи уураар дарамтаар биш. Яг хийсэн ажиллаараа зарчмаараа харуулна гэж дотроо их боддог байсан. Тэгэл за нэг улирлын дараа тамирчид тэгээд ер нь их ойлгоод эхэлсэн. Тэгэд 2016 онд яг дээд лигт дуусаад хамгийн сүүлийн тоглолт нэг цомын тоглолт болж исэн. Тэр цомоор ялагдаал би нэг жоохон үйлж аваад сэтгэл их хөдөлсөн. Тэгэл яг багийнхантаа л амлаж исэн. Одоо л хэдүүлээ нэг баг болж чадлаа. Одоо л нэг үр дүн гарах гэдэг. Одоо л хичээ. Би амлаа бид нэр дараа жил энэ цомын авраг болно гэх. Тэгээ бид нэр 2017 онд цомын авраг болчихсон. Миний бас хамгийн дурсамжтай үеүүдийн нэг. Ярих дуртай сэдвүүнээ нүдэнд ялцаа тий. За тэгвэл энэ сайхан цаг хугацаа, энэ сайхан үр дүнг одоо нөгөө талаас нь ярилцъя тий. Тамирчид нас өнөөдөр санаа нэвтрүүлгийн урилгаар хүрэлцэн ирсэн байна. Та бүхнийг ярианд орж байна. Анх уулзж байхад ер нь бол түрүү хэлжсэн шүү дээ. Анх ингээ жоохон юм хэтрүүлэгтэй ярьдаг. Хэтрүүлэгтэй одоо ингээд шууд ингээд Английн хөл бөмбөгийг шууд ингээд Монголд авчирч ингээд ачих гэхээр шал өөр сонсогдсон шүү дээ. Одоо Монголын хөл бөмбөгч ямар төвшөнтэй явуулъя гэдэг. Гэтэ би амар итгэжсэн л да. Тэгээд 2016 онд би дашнам захиралтайгаа гэрээгээ хийжсэн. Тэгэхэд одоо түрүү хэлсэн багштайгаа нэг яадаг ингээд урамшуул авдаг те. Тиймэрхүү ингээд цалинтай анх хөл бөмбөг тоглож исэн бол 2017 он гэхэд баг алга уруулахын
хэмжээнд гэх юм уу те шал өөр болж бүх тамирчид одоо цалинтай болсон энэ хүний буйнаар ч юм уу одоо миний одоо гэрээний асуудал нэг жоохон асуудалтай байсан. Тэгээд тэр бас амар их нөлөө болсон. Яг гэрээгээ ингэж хийх юм бол ийм асуудалтай болох юм биш үү гэдгийг ч ингээл тамирчид амар их ойлгуулсан. Одоо тэгэл 2017-оос шиш тамирчид амар их гэрэн дээр ингэж анхаарч эхэлсэн. Тэгээд цалин мөнгөө тохирч эхэлсэн. Тэрийгээ дагаад бусад багууд ч гэсэн ингээд гэрээгээ хийх хэрэгтэй байна. Тамирчдыг ингээд одоо үнэлэх хэрэгтэй байна. Цалин мөнгөний нэмэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо ингээд тамирчдаа сайн тамирчдаа алдах юм байна ч юм уу те. Ер нь бол амар их тохио өгсөн, амар их хөлбөмбөгийн хөгжилд төв нэмэр их оруулж ирсэн л те. Эхний жилд болж байгаа хэцүүс 20 дугаар жилдээ 3 дугаар жилдээ би одоо 2016 оноос хойш дээдлэгт 2-т орсон. Төрүүлсэн. Одоо хамгийн сүүлд 2022 онд дээдлэгийн хүрэл медаль авсан. Гэхдээ тэр медаль бол дашнын нутагчлан мэдж байгаа айгүй амттай хүрэл медаль байлаа. Бид тэрээс та барьж явсаар байгаа л хэвээр нэрээ. Хичээсээр байгаа л хамгийн эцсийн мөчөд аваргыг давж гэдэг шиг л тэрийг хожиж тийм хүрэл медаль авч ирсэн. Тэгээ одоогоор бол Улаанбаатар City клуб маань түрүү хугацаагаар ингээд ажиллагаа төр зогсоосон байгаа. Гэхдээ буцаж ирэхдээ айгүй том сенсац болж ирнэ гэдгийг бас хэлмээр байна. Анхны гишүүдийн нэг болж орсонд бол маш их баяртай байдаг. Миний амьдралд бол бас томоохон шийдвэрүүдийн нэг нөлөөлөх үс тийм том шийдвэр байсан. За тэгээ 17 онд бол манай баг дээдлэгтээ мөнгөн медаль аваад холбооны цомдоо авраг авсан. За тэгээд 18 онд бол супер цомын авраг авсан. За тэгээд мэдээж 19 онд одоо хамгийн том амжилт буюу дээдлийн авраг гэдэг цолыг л авч исэн. Хамгийн сүүлд гэх юм бол 22 оны дээдлигээр хүрэл медалийг авсан. Ингэснээр бол одоо манай багийн тамирчдын хувьд бол дээдлэгт гаргаж болох бүх амжилтыг гаргаж чадсан байгаа. Буцаад одоо ингээд эргэж ирэх юм бол тэгээ хамтраад ажиллахад бол ингээд бэлэн байгаа. Баяр хүргэе. Баярлаа. Энэ бол тэгэл би түрүү хэлсэн шүү дээ. Ерөөсөө энэ гадаадд харсан юм аа л хэрэгжүүлэхийг хүссэн. Тэгээд хөлбөмбөг бол амьд жишээ. За түрүүн таны бас ярианд дурдгдсан шүү дээ. Спорт их олон чиглэлд өөрийгөө их сорж исэн. Тэгээ өнөөдөр ч гэсэн ажил амьдралынхаа хажуугаар жужитсу. За энэ нэрийг хэлхий хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр нэрнээсээ анхуулаа хэцүү гэхээр их хэцүү спорт юм шиг байгаа. Тэгээд мэдээж яг энэ салбарын амттай яриа өрнүүлэхээр эрхэм хүндтэй зочин нэвтрүүлэгтэй ирсэн. Зочин хүлээж авъя. За сайн нэвтрүүлгийн урилгаар Монголын жүжигчдийн холбооны гүйцэтгэх захирал олон улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер Болд Эрдэнэ буюу за өнөөдрийн зочны маань багш хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Баярлалаа. За нэрээ тамирчин багшийн ясаар ингэж мэдлдэг байхаа тий нэрээ. За энэ гол цуудал тавиад яриагаа үргэлжлүүлье. За шавьда ер нь одоо хүндэтгэл үзүүлж ирнэ гэдэг бол их том хүндэтгэл. Танд маш их баярлалаа. Багшийн зүрх гаргаад өртсөн. Баярлалаа. Энэ спортын нэрийг хэлэхэд их хэцүү юм аа. Бид одоо зөв хэлхийн тулд удаан хэлж байгаа. Тийм, жижитсу гэдэг. Яг ер нь бол манай 16 жилийн өмнө яг жижитсу сурахаас илүү хүмүүст нь жижитсу гэж үг хэлүүлэх маш хэцүү байсан. Одоо бол нийгмийн бас нэлээд хэсэг, нэлээд дийлэнх хөвдөөс ялангуяа спортын салбарын юм бол жижитсу гэдэг үг хэлэхээсээ илүү бас сонирхдаг энэ хүрээлээс маш өндөр хөгжсөн ингэ явж байна. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авахд зөвшөөрөх шалтгаан нь юу байваа? Зөвшөөрөх шалтгаан олон байна. Тийм. Тэгээд ямар ч UBS телевиз бас миний бас их дурсамж агуулсан юм телевиз. 8 онд одоо анхны олимпиад ордорж хахад одоо нэвтрүүлээд шууд нэвтрүүлэгчээр оролцчихлаа. Тэгээд мөн бас олон сайхан нэвтрүүлгүүд нь оролцож ирсэн. Тэгээд UBS телевизээ бас их сонсон байна. За тэгээд бас шавнырынхаа ийм сайхан урлаг те бүхэл зүйлд нь хамт байдаг. Тэгээд зовлон жаргал бүхэл зүйлд багш хүн гэдэг бол хамт байх ёстой хүний нэг. Тэгээд бас шавнырынхаа ийм сайхан зүйлд өргөдөх дуртай. Улам хөгшрөх тусмаа бүр дуртай болох гэж бодож байна. Жижигцүүд олон жижигцэг Монгол хөгжүүлэх гээд 17 жил явж байна. Тэгээд олон сайхан хүмүүс энэ спорт орж ирсэн. Олон сайхан улсууд энэ спортод дуртай болж энэ спортоо хайрж энэ спортын хөгжлийн төлөө цаг зарцуулж ингэж явдаг. Тэрний нэг тод жишээ нь нэг бол Яарга манай ганцэргийн дашнам гэж залууд гэв тэр бас яг ингэ бодож явдаг спортын менежмент талаас яриан нэлээд бас ингэ нухацтай олон жил
шууд нухацсан юм хүн шиг залуу шиг ажиглагдсан. За тэгээд яг жижигцүг зүйлийг хоёрын хооронд тухай танилцаа. Тэгээд яг жижигцүгийн спорт руу орж ирсэн. Одоо тэгээд живцэн явчихсан. Яста живцэн. Эхлээд ингээд суралцахад сэтгэл зүйн суралцд юм уу? Би бэлдрийн одоо зүйлийн суралцд юм уу? Одоо яг энэ спортын одоо нэрийг хэлэхгүй байгаа ш чадахгүй. Тийм. Ер нь жижигцүү гэлтгүй тулааны урлагаар хүн хичээлнэ гэдэг бол бас нэлээ эр зэрэгэл асуудал та. Тэгээд яг тэр дэвжээрөө ёсолж гараад яг тэр гэр бүл рүү ороод очиход бол өөрийн бодож яснаас эрсдөөс тийм үеийн хатан тийм нэг гоё хайрлахсан тийм зүйл иждэг. Ялангуяа жуудо жижигцүүгийн дэвжээ гэдэг өөрөө тэр спорт нь өөрөө нэг респект тийм хүндэл. Ерөөсөө яг биенээ хүндлэх, яг нэг гэр бүлд байдаг хайр тэр спорт байждаг. Яг тэр хайр л тэр дэвжэн дээр ёслоод орчвол тэгээд тэр жижигцүү сурахад амархан болно. Ер нь жижигцүү гэдэг зүйлийг сурахад бол биенээ хүндэтгэх, ёслохоо гэдэг зүйлийг сурцсан байхад бол энэ спортод ер нь л явна та хүндэл гэдэг зүйлийг ойлгоцсон байна. Тэгэхээр ёс зүй сэтгэл зүйн бас нэг номер тавигдах нь байна тий. Жижигцүүгийн одоо хар бүстэй, ягаан бүстэй, цэнхэр бүстэй ч гэдэг юм уу тэр нь энэ хүн сэтгэл зүйн хувьд, ёс зүйн хувьд ийм чадварыг эзэмшсэн хүн байх нэ гэдэг шууд үнэлэмжийг одоо энэ талбарын хүмүүс бол андашгүй мэдэх нь. Бид нар бол мэдэхгүй шүү дээ тэр. Тийм, ер нь бол спортын тий. Ойлгомжтой хэлэхэд яг боловсролын диплом. Яг энэ бакалаврын түвшний хүн байна. Энэ магистрийн түвшний хүн байна. Энэ доктор, профессорын түвшний хүн байна гэдгийг ерөөсө бүснээс ялгаа. Ерөөсө аливаа мэдлэг чадвар хандлагыг эзэмших цаг хугацааны асуудал шүү дээ. Яг бүсд нь яг тэр цаг хугацааг илэрхийлж идэг. Одоо хөвгөстэй хүн гэдэг үл жижиг ертөнц рүү орж ирээд одоо хамгийн багад 2 жил болцсон юм хүн. За тэг ягаам хар бүстэй хүн гэдэг үл энэ спортод 10 жил зөрчилдөөн зориулаад боловсрцсан чанагдаад гарсан юм хүн байна гэдгийг илэрхийлж байгаа тийм л зүйл. Одоо би 10 жилийн одоо төгсөд явж байна. Хар бүстэй. Күүк цэнхэр үстэй. За. Зөвхөн энэ спорт талаас нь биш таас яг өөрөө хэлж дээ те. Ялж ялагдах. Тэгээд одоо энэ бүх сэтгэл зүй энэ бүх юм дээр л юу н одоо манай багш бол энэ спорт жижигцүү гэдэг спорт намайг улам сайжруулж байгаа. Би жижигцүүлчихсэн шүү дээ. Өөртөө их ихтэй болсон те. Улам сахилга баттай болсон. Илүү их цэгцэрсэн те. Тиймэрхүү энэ дээр бол үнэхээр өндөр хөв нэмэр оруулсан. Ялангуяа бас тэмцээнд орж үзэхээр маш асар их юм ойлгох юм билээ. Ялагдаж сурд юм билээ. Тэ. Тэгэхээр энэ бүх юмыг багш надад зааж өгч байгаа да болон энэ спорт зааж өгч байгаа да чин сэтгэлээсээ баярлж явдаа шүү багшаа. Тандаа хайртай. Баярлалаа. Чөтөрийнхөө далбар алдар нэртэйгэн өргөж адаг сайхан нэгэнгээ баярын улимстай зогсон та бидний чөлийг алдаагүй тамирчны ялал хямдхан алдаагүй та бидний чөлийг алдаагүй тамирчны ялал хямдхан алдаагүй G-Mobile корпорацийн төлөөлөл удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Тэгээд үдээ төвчөнд хүрэхэд бол мэдээж туулах хэвээр бүх карьерийг туулсан баг. За G-Mobile-ийн тухай бид одоо юу ярих вэ? Тэргүү 21 аймаг 330 гаруй суманд малчтын гол одоо хэрэглээ, гол үүрэн холбооны үндэсний оператор байгаа. Миний таны бизнесийн талбарын хамгийн сүүлийн сонин сайхан гэхээр одоо 1 жил болцсон байна да. Монголын одоо авцамын хөдөлгөөнд нэвтрүүлсэн Jet Sharing Mongolia компанийг үүсгэн байгуулад тэгээд скутерийг хэрэглээнд оруулсан шүү дээ тий. Өнөөдөр 1 жилийн хугацааны дараа эргээд харахад ямар амжилттай байна. Сая ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө дахиад одоо 1 дахин илүү тоогоор бас нэвтрүүллээ шүү дээ. Тэгэхээр энэ салбар амжилттай байна гэсний л илэрхийлэл ах гэж би бодчих. Тий. За манай Jet Sharing Mongolia байгуулагдаад одоо бараг 1 жил болж байна. Яг хаа скутерийг бүр эхнээс нь ярьж өгөл та. Яг яаж одоо эхлүүлсэн бэ гэдэг. Айгу санамсаргүй. Тэгэл хараал Казахстанд буусан өдрөө скутерүүд битүү. Бүр бараг янз янзын өнгөөрөө байгаа юм чи. Тэгэл харчаал за энэ ямар гоё бий болцсон юм бэ гэдэг. Энэ Монголд айгу хэрэгтэй идэв шүү дээ. Энд ажиллаж байгаа бол Монголд ажиллаж л таараа гэл. Тэгэл тэр төвжрэл мөвжрэл бүх юмээ бодвол энэ хөөрхөн бас нэг шийдлүүдийн нэг байж магадгүй юм байна.
Тэгэл тэр бодол байнга явсаар байгаад 23 оны 2 сард дахиж Казахстан яваад тэнд дижитал Алматы гэдэг экспо дээр очиод технологи экспо, дижитал Алматы манайхаар ICT экспо юм уу та. Тэгээд тэнд скутерийнхэнтэй танилцаад хамтрах уу хамтрыг гэл. Тэгэл эхэлсэндээ. Тэгээд цаг хугацаа айгу богинохон байсан. Энэ аппликейшн Монголд ажиллах уугүй юу гэлтэй. Манай төлбөрийн систем яг ямар юм, манай банкуудын яг систем яг ямар юм гэл энэ бүх юм судалж эхэлсээр байгаа л айгу их зориг шаардсан. Айгу олон хүмүүс намайг яах гэдэг ингэж хэлсэн. Дими юм шүү. Монголчууд энд бэлэн биш байна. Чи бүх скутер хулгаад алдсан штэ. Тэг ингээл скутерээ чөлөөтэй үлдээч юм уу тийм ингээд. Яагаад? Үгүй тэг гадаадд яг тийм биш. Тэгээ Монгол гадаад биш штэ гэл. За арай бас тэгж хэлж болохгүй. Энд ч бас хөгжиж байгаа орнуудын нэг манай улс бас манай хот манаас арай бас тийм биш ээ. Бас та нар юмыг яагаад дандаа юм тэ сүргээр нь хардыг ингээд. Тийм бүтггүй буруу талаас нь хараад байгаа ингэж. Би өөрөө хайр нисрүү миний зүрх зан хөдлөө болдог бас. Тэгэл зүрсээр байгаа л зориг шулуудч тэгэл хөрөнгө оруулсан шүү дээ. Энд бас их аав бас их бас нэмэр болсон аав надад бас зүв байж магадгүй юм байна. Аав дэмжсэн ганц юм юм шүү баг. Аав бас бизнесмен шүү дээ. Ер нь бол риск хийж чаддгүй хүн бол тэг бизнесмен биш шүү дээ. Тийм биз дээ. Яг мэдээч эрсдлээ тооцоолно. Ямар ч бизнесмен эрсдлээ бодно, тооцоолно. Гэтэл риск бас хийж чаддаг байх хэрэгтэй. Эрсдэлтэй. Эрсдэл хийж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд чинь бас нэг аавын хитэн зөвлөгөө байна. Одоо наад чинь бас зүг байж магадгүй юм байна. Чи ихтэй өөрөө мэд. Гэл нэг тэгэхээр за би ер нь өөрөө мэднэ гэл. Тэгэл эхлүүлсэн. Тэгээ одоо ингээд жил өнгөрцөн байна. Ингээд бүгдээрээ хэрлээ сурчлаа шүү дээ. Тэгээ би энийг хараад за би ямар ч гэсэн зорилготой хүрчлээ л гэж би гэж боддог. Энэ бас мэдээ зорилгоудын нэг хамгийн чухал зорилго бол төгжил бууруулах. Тэгээд манай компани өнөөдөр төгжрөл 100% бууруулсан уу? Үгүй. Гэхдээ хувь нэмэр болж байгаа юу? Болж байгаа. Тэгэхээр энэ бүх юмыг хараад өнөөдөр би айгу баяртай. Хамгийн түрүүнд бол энэ хэрэглээ айгу яг бол би ч гэсэн дотоос бодвол яг хэрэглэх болов. За хулгай бол дүрс хэрэг. Тэр бол уусаа гарах л байна. Гэхдээ бид нар хулгайтай тэмцэх угаасаа баг усгцсан байсан тий. Тэгээ энэ хулгайтай тэмцдэг угаасаа энэ ноу хау тэр одоо Казахстаны франчайза дагаад ороод ирж байна тий. Тэр ноу хау, туршлага, мэдлэг тэнд гарсан алдаанууд Монголд гарахгүй л гэсэн үг шүү дээ тий. Надад бол үнэхээр сайхан байна. Хэрэглээ сурчлаа, хулгай буурчлаа. Мөн одоо нэмээд хөрөнгө нэмээд өрсөлдөгч нар нь орж ирж байна тий. Би бас тэр өрсөлдөгчнөөс жоохон ч гэсэн бас нэг одоо эрсдлийн бууруулсан баг гэж их найддаг. Хүмүүс зүссэн ямар ч байсан тий. Хүмүүсийн зүсэл ингээ замын гаргасан. Саяны яг сар хүрэхгүй хугацааны өмнө оруулж ирсэн нэмэлт хөрөнгө оруулалт таны дахиад эрсдэлтэй алах мó эсвэл за одоо бизнес цаашаа одоо яг ашиг орлого өгөө явах нэ гэсэн хөрөнгө оруулалт уу? Бид нэр бас яагаад нэмсэн бэ гэвэл бид нар анханасаа за буруу гэх нь хаашаа тий жоохон туршлагуудад амаржингүй скутер оруулж ирсэн. Тэгэхээр манай зам ямар вүлээ тий? Гол шөөмж тэн дээр байсан бас тий? Стандарт бус замтай. Тэгээд эвдрэл их гарсан. Хулгайгаас илүү гол зардал гол энэ проблем ерөөсөө л эвдрэл байсан. Тэгээд эн чинь нөгөө байнга скутер ингэсээр байгаа хэдэн мянган хүн байнга ингэж яасраад тэр чинь хамаг юм сулраад эвдрээд одоо яанч гэдэг. Тэгэхээр амаржинтэй скутер авах хэрэгтэй байсан байна. Тэгээ бид нэр яагаад бас скутерийн тоогоо нэмсэн гэвэл бас шалтгаануудын нэг бол скутерээ бас жоохон сайжруулъя. Амаржинтэй скутер нэмчихъя гэл. Тэгэл нэмсэн одоо 6000 скутертэй энэ жил үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Та өөрөө ундаг уу скутер? Ундаг, байнга ундаг. Өдөр болго хэрэглэдэг. Гэхдээ хин түгжрэл хустэй завтай хүн л түгжрэл уцаараа яриад уцаараа ажиллаа явуулна шиг тийм үү. Тэг юм тэгжл байгаа хэл та. Тэг миний ажил бол ялчгүй. Яг биеэр оролцох хэрэгтэй гэдэг болохоор өөрийгөө хурдан шуурхаа тэг очих газараа одоо хүрэх хэрэгтэй. Тэгэхээр скутер бол хамгийн зөв шийдэл. Нөгөө жолооны эрхийн
асуудал дээр хяналт тавих боломж нь бүрдсэн үү? Одоо жишээлбэл нөгөө насны хязгаар байгаа шүү дээ, тий? Одоо манай компани энэ жил одоо хэд хэдэн ажлуудыг хийх гээд эхлүүлсэн байгаа. Ажлын хэсэг гарцсан байгаа. Тэр нь юу вэ гэхээр хамгийн түрүүнд нийслэлд хандаж дугуй замтай болгож өгөөч гэж хүсэл тавих. Мөн дээрэс нь энэ замын дүрм дээр тэ шинжилэл хийх, хууль дээр, дүрм дээр одоо янз бүрийн шинжилгээ хийх, тэр нь аюулгүй байдал тэ жолооны үнэлгээтэй болох. Жишээлбэл одоо Солонгос улсад тэ заавал кастэ гэхгүй. Гэхдээ зөвхөн жолооны үнэлгээтэй хүмүүс л скутер унах. Би бас өөрөө хувьдаа Солонгосыг их судалж байгаа. Тэгээ улс нь ямар энэ дээр хууль эрх зүйн орчин яаж шин тий? Эрх зүйн орчин одоо энэ дээр ямар шийдвэр гаргаж байна те гэх мэт нэг иймэрхүү юмтэй ажлууд хийгдэт байгаа. Яг бол бидний энэ жил орж байгаа шүүмжлэл, гомдол бол ерөөсөө л энэ. Тэгээд бид нар бас замын цагдаатай бас хамтрах гад замын цагдаад бас нэг хэд хэдэн өсөлт тавих гад энэ дээр бас ажиллаж байгаа. Тэгэхээр энэ оны эцсээр бид нар бас нэг энэ дээр бас том өөрчлөлт шинжилгээ хийж чадна гэдэгт найдаж байна. За баярлалаа. Тэгээд олон талбарт ингээд шин зүйлийг Монголдо нутагшуулахыг хичээж зорж байгаа ажил бүхэнд нь амжилт хүсье. Тэг өнөөдөр нэвтрүүлгийн маань зочноор цаг зав гаргасан танд баярлалаа. Тэгээ сайн уу нэвтрүүлгийнхаа нэрийн бэлэг, сайн уу нэртэй үзэг тэмдэглэлийн дэвтэр. Одоо алхам тутмынхаа төлөвлөсөн ажлуудыг тэмдэглэх энэ дурсгалыг танд гартуулж байна. За баярлалаа. За амжилт хүсье. За танд бас амжилт хүсье. За нэвтрүүлгээ жаргаж таныг үг хэлхийг урьж байна. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Танд бас амжилт хүсье. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Амжилтын баглаа авах сайхан мэдрэмж байдаг. Тэгээ сайн уу нэвтрүүлэгт зориулсан энэ 2 цагийн хугацаа гоё дурсамжтай өнгөрөөлөө гэж одоо бодох юм бол нэвтрүүлгийн маань үнцэн оршноо. Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Танд бас. Сайн уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үзэгч та бүхэнд хүрч өндөрлөж байна. За өнөөдрийн эрх мэдтэй зочин маань Jet Sharing Mongolia компани үүсгэн байгуулагч G-Mobile корпорацийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Заган зоргийн дашнан байлаа. Тэг үзэгч та бүхэнд бас сонсууштай сайхан яриа өрнүүлсэн гэдэгтээ итгэж байна. За цаг зав гарган бидний ярилцлагыг дэрэгдээс нь үзсэн та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Үзэгч та бүхэн сайхан амраарай. Баяртай үзэгчтэй. Баярлалаа. Бүү төвчрээрээ.